Ийшээ. Яа. За явгнаас орж ирээд, явганда явчаад. Явгнаас орж ирээд. Тэг би сая замдаа худалдан авалт хийлээ. Тэгээд надаас Instagram дээрээс хүмүүс худалдаж авсан юм а бас гоё бичлэгээрээ хуваалцж байгаарай гэд хүсэлт гаргасан. Тэгээ би өнөөдөр юу худалдаж авснаа ингээд анх удаа YouTube channel дээр хуваалцах гэж байна. За өнөөдөр бол нэг юм худалдаж авсангүй. Тэгээд миний орсон дэлгүүр болохоор Drugstore одоо гэр ахуй юм зам түлхүү зардаг, эрүүл мэндийн юм зам түлхүү зардаг дэлгүүрээр ороод би нэг зүйл авахыг хүсэж исэн. Тэгээд тэрийгэ авч агаад тэгээ элдв янзын юм хараад цаашаа бүр ингээд явцсан. За би тэгээд үнийг бас хамтд нь хэлээд явъя. Тэгээд та нар маань би Япон йенээр хэлнэ. Йен болохоор одоо нэг 24 мөрөвтэй байгаа юм билээ. Нэг йен 24 төгрөг гэсэн үг байхгүй. Тэгээд та нар өөрсдөө бас жоохон бодоо авчирээ заяа. Надаа үнэндээ ингээд тоо бодоод бичлэг хийгээд суух заавалга та нар намайг мэдж байгаа. Одоо миний хувийн амьдралд маш том өөрчлөлт гарч байгаа. 3 хүүхдээ харж байгаа. Дээрээс нь гэрээсээ бизнесээ эрхэлж байгаа. Хичээлээ зааж байгаа. Тэгээ YouTube бичлэгүүдээ хийж байгаа. Reels бичлэгээ оруулж байгаа гэдэг ингээд маш их завгүй байгаа. Тийм болохоор жоохон бичлэг маань бичлэгээ би гоё хиймээр байгаа ч гэсэн үнэхээр надад тийм цаг зав нь олдохгүй байгаа болохоор тэгээд иймэрхүү бичлэг оруулж байгаа. Дуучлаарай, хизээ нэгэн цагт гоё эдит хийж өгдөг хүнтэй болоод ингээд амар гоё хүссэн бичлэгнүүдээ хизээ нэгэн цагт YouTube дээр оруулдаг болно гэж найдаж байна, итгэж байна. Тэгээд та нар гайг өстэй те зүгээр өстэй иймэрхүү бичлэг үзээ. За тэгээд өөртөө бодоод явчаарай заяа. Нэг төгрөг, нэг йен 24 төгрөг байгаа байхгүй. За миний яг өнөөдөр худалдан авалт хийхийг хүссэн зүйл болвол энэ жанжарам бюм Renoir-гийн нөгөө спорт хийдэг хүний хувцсанд ингээд угаахтаа хийдэг юм юу байхгүй юу? Бодис. За тэгээд энэ болохоор яг угаагч биш, бас зөөлрүүлэгч биш. Одоо үнэр мөнрийг дардаг гэсэн. Тэгээд би халуун йогонд явдаг, маш их хөлс гардаг. Тэгээд гисэн чи сүүлийн үед миний йогтой хэрэгэлдэг нөгөө йогийн дэвсгэр дээрээ дэвсдэг нэг юм йогийн алчуур. Тэгээд йогийн хувцс маань жоохон хөлс үнэртэй байгаа. Тэгээд тэрэндээ зориулаад авсан. Тэгээ манай хүү бас одоо жудо хийдэг. Тэгээд одоо Японд амар юм халуун бага болохоор тэгээ хөлрөөд нөгөө жуудагийнх нь хувцснаас жоохон шарлж малах гэдэг болохоор ийм юм авсан. За энэ болохоор хувцас угаахтаа хийчдэг ийм юу байгаа. Гоё өндөр мөндрийн бас өнгө мөнгийн гоё сэргээдэг. За би тэгээд энэ спортих гэдэг бас нэлээд хэд хоногийн өмнөөс харсан юм а. Тэгээд шууд дор нь аваагүй жоохон бодож жагаад гэрт байгаа юм зумнуудаа харж агаад авъя гэж шийдсэн. Тэгээд заадагч үзье. Үнэртэж үзье. Яа. Оо, амар гоё сэнгэнсэн гоё үнэртэй юм байна. За энэ миний орсон дэлгүүрт хэд байсан бэ гэхээр 712 yen. 712 yen. Одоо дэлгүүрээс авах үнэ гэсэн үг шүү дээ, тийм ээ. Өөрчлөх нь 24 гэсэн үг байхгүй юу? За 17,000 төгрөгөөр дэлгүүрээс авч ийн гэсэн үг. Гэхдээ энэ ингээд та нараас эндээс авж байгаа үнийг битгий Монголтой харьцуулахаар Монгол руу Япон бараанууд очихоор нөгөө ачааны үн мөн гэ нэмэгддэг байхгүй юу? Гоё. Амар гоё нэртэй байна. Одоо миний тэр йогийн өмхийн хувцснууд манай хүүгийн жуудагийн хувцс гоё нэртэй болох юм байна. За нэг ийм зүйл авсан. За хоёр дахь нь энэ унтлагын өрөөндөө тавьдаг гоё үнэртүүлэгч авлаа. 24 цаг. Тэгээд энэ болохоор хөлс бие. Тэгээ насанд хүрсэн хүний нэг муухай үнэр эдэн штэ. Гэхдээ би ер нь гайгүй үнэртэй. Нэг тийм үнрээс ингээ сэргийлээд 24 цаг унтлагын өрөөг ингээ гоё үнэртүүлж өгнө гэд. За тэгээ энэ яаж ашиглах вэ гэхлээр энийгээ задлж гаргаж ирээд ард нь нэг юм коноп шиг юм байдаг байхгүй. Тэрийгээ ингээ дараад тэгээд орныхоо ойрхон ингээ тавьчихна. Тэгээ энэ болохоор нэг сар мар хэрэглэх баха. Уул нь хэмжээг нь бичсэн байдیں۔
За энэ хэд вэ гэхээр энийг чинь 602 yen гэж байна. 602 yen. Энэ нөгөө нөтийнх нь үнэ нь орсон үнэ ахгүй. За нэг 15,000 төгрөг юм уу та. За энэ тэгээ би энийг хэд хоногийн өмнө худалдаа авалт хийхдээ авсан чинь нөгөө энэ тэнд ингээ явж байгаад хаана хийцнээ мэдэхгүй. Би бол нь өрөөндөө унтлахын өрөөндөө 0 доо гэд ингээд үнэртүүлэх чинь бүгдийг нь авсан байхгүй. Тэгсэн чинь энд нөгөө үүднийхийг ингээ хийгээ явж байхдаа энийг би хаана тавьснаа мэдэхгүй олохгүй байгаа байхгүй. Тэгээ дахиж нэмж авсан. Ерөнхийдөө бол илүү зардал. За тэр. За дараагийнх нь бамбараа машины үнэртүүлэгч авлаа. Машины үнэртүүлэгч маань хідвэ гэхээр 712 yen. За 10 энэтэй адилхан юм байна. Энэтэй адилхан үнэтэй 17,000 орчим юм уу? 2 ширхэгтэй. Тэгээ машин бас гоё үнэртэй гоё гэж бодоод авлаа. За тэгээд энэ хоёрыг авсан. Энэ минь одоо Японд 3 болох чинь би тэгээд өглөө йогийнхаа хичээлийг заачаад өөрөө би йогийн онлайн сургалт заачаад тэгээд 11-ээс өөрийнхөө йогондоо яваад тэгээд ус цасанд орсоор ингээд өдөөд харж ирдэг байхгүй. Тэгээ юм идээгүй амар үлсэж чинь энэ болохоор миний өдрийн цай. За энэ протеин бараа болохоор 194 yen гинэ. 194 yen үрчиг нь 24 5,000 төгрөг. 5,000 төгрөг. За би амар үлсээд байгаа болохоор идчихээд хөө. Өглөөнөөс хойш ингээл хүүхдүүдээ хооллол. Яг мэдээж хүүхдүүдийнхээ үлдээсэн юм зумыг ингээл жоох эзэн л дээ. Гэхдээ яг өөртөө зориулж идээгүй. Энэ өнөөдөр миний өөртөө зориулж идэж байгаа. Хамгийн анхны хоол. Жоох ядраад тэгэхээр бас нөгөө амттай бидмэр санагдаад идэв шүү дээ. Тэгээ энэ нөгөө протеин нөхчин. Тэгээд нөгөө сахар махрын орцгүй. Энэ болохоор сахартай байна. 8.7 г, 15 г протеинтэй. Тэгээ жоохон нөгөө нэг амттай мэдмэр санагдаад ивэл иймэрхүү мэдчихвэл арай ирүүл байгаа гэдэг байхгүй. За бичлэгээ дуусчаад гүйцээж идэ. За өөр юу авсан байх вэ? Өөр энэ дэц гэд чавг авлаа. Би юм нөгөө dry fruits амар дуртай. Тэгээ ойр дөрөөсөө авч идэггүйгээ гинт санаад сая хараад уул нь авъя гэсэн төлөвлөгөөнд байгаагүй. Гэхдээ нөгөө өнөөдөр юу ч идэггүй байгаа үлэн байдал маань бас ойрд идэггүй гэсэн хүсэл тэмүүлмэл маань намайг ингээд авахд хүргэлээ. За энэ болохоор ингээд 150 г-тай хэд юм? 375 yen гэдэг чинь 9,000 төгрөг. 9,000 төгрөг. За энэ өмэгэд нөгөө Япон чавг байдсан шүү дээ, тэ? Япон чавгны нөгөө нэг хатаасан хэлбэр нь би танарт харуулъя. Ийм гоё. Тэг үнсний эслэг амар ихтэй байхгүй юу? Тэг би энэнд бас амар дуртай. За энэ болохоор 7,700 төгрөг гэж. Хэдэн грамм? 100 г. Би бүр ийм Японы ийм юмд амар дуртай. Манай нөгөө ахлах сургуульд амьдардаг байхад Японы хайцууд ингээл амар сонь Япон юм иддэг. Тэгэл би сонирхол эзээр байгаа. Тэгээд одоо Япон хүмүүсэнд амар дуртай. За дараагийнх юм самар авлаа. Самрын цуглуулга 200 г. За самар маань хэд байсан бэ гэхээр
Алин бол энэ 537 yen үржих нь 537 yen үржих нь 24. 13,000 орчим төгрөг байна. 200 г нь 13,000 төгрөг. За. Дараагийн илчгэн чих гэдэг үл биш илчгэн чих. Энэ чи юу гэж хэлдэг вүлээ? Ичижигүг монголоор энэ жинсийг юу л юм чи? Мэддэг хүмүүс нь комментаар үлдээгээрэй заа юу. За энэ бас ингээд 150 г-тай. Хэд юм бэ? Энэ чинь 425. Үржих нь 11,000 төгрөг байна. 11,000. За тэгээд дараагийнх нь прун буюу чавга. За бас 180 г юм байна. 180 г. Тэгээ 375 yen үржих нь 24, 9,000 төгрөг. За нэг иймэрхүү юм худалдаж авлаа драгстороос нэг орсных ингээд хэрэгтэй юм аваад тэгээ ерөнхийдөө юм үнэртүүлэгч авах зорилготой. Миний гол зорилго энэ байсан бол нь бол энийг авъя гэж бодсон. Тэгсэн чи ингээд бахан илүү юм авчлаа. Тэгээд та нартаа би бас үнийн давхар хэлж өглөө. Тэгээд дараа би хүнсний дэлгүүр яваад хүнсний дэлгүүрээ бид нар одоо энэ нөгөө нэг дөрвөлэн амьдардаг болохоор 7 хоногт нэг удаа амралтынхаа өдөр машинтайгаа яваад айгуу хямдхан хүнсний дэлгүүрээс очиж авдаг. Тэгээд би дараа хүнснийхаа дэлгүүрийг хүнсээ цуглуулж байгаагаа хуваалцаа. Тэгээ хүн юу хідээр авсан гэдгээ хуваалцах юм бичлэг хийя. Тэгээ тийм хүсэлт бас Instagram дээр ирсэн байгаа. Тэгээд намайг Instagram дээр дагаагүй байгаа хүмүүс маань дагаарай. Энд байна. Sola Yoga. Facebook бас байдаг Sola Yoga гэх. Гэхдээ би Instagram дагуулгахдаа маш таатай байна. Энэ бичлэг таалагдсан бол лайк дараад тэгээд коммент үлдээгээрэй. Ямар ч хамаагүй сэтгэл үлдээгээрэй. Миний авсан худалдаа авсан юм таалагдсан уу? Санаа оноо байвал хэлээрэй. За тэгээд сувгтаа subscribe дарааг байгаа л заавал дарж дэмжээрэй. Тэгээд өнөөс хойш түүнээс цааш бичлэгээ янз бүрийн бичлэгээр ингээд уулзч байя гэдгээ одоо амлаж байна. За тэгээд өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Stay high for the most of time.